16 оны 1 сарын 20-ны өглөө 6 цаг 11 минутанд ТЭЦ 4-ийн 8 дугаар зуухан дээр үлээлт гарсан. Зогсоохоос ондоо шаардлага үүссэн. 500 градустай явж байсан температур зуухыг зогсоогоод 50 градус руу буулгах 4-5 цаг шаардлагатай. Үүний дараа засвар хийж гисэн. Сая өнөө өглөө 9 цаг 46 минутанд буцаад сүлжээ залгасан. Энэ хооронд 100 МВт-ийн цахилгаан хүчний хомсдол үүссэн. Бүх турбо генератор зуухнууд маань нөөц тоноглолгүй адилж байгаа учраас аливаа нэг тоноглол дээр хямдал гарах юм бол тэр хэмжээгээр одоо хязгаарлалт хийх ийм шаардлага үүсэж байгаа нөхцөл байдал үүссэн. Ийм байдалтай байна. За хоёр дахь хүндрэл бол өөрлөжүүдийн цахилгаан станц дээр тэжээгч талдаа нөгөө түүхийн нөөц маань 42% чигшилтэй байгаа. Яг конвейерээр дамжуулаад цахилгаан станцаар орох хэсгээр бол нөөц одоо хөлдөж ирсэн. Өнөөс шалтгаалаад 300 МВт-ийн хүчин чадалтай ажиллаж байсан өөрлөжүүдийн цахилгаан станц 100 МВт-ийн хүчин чадалтай ажилласан ийм хоёр хүндрэл гарсан. Өнөөс шалтгаалаад өчигдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл бид нар 160 МВт-ийн хязгаарлалт хийсэн. Нийтдээ 16 багц болгоод нэг хэрэглэгчийг дээдлэл нь бол 2 цагаас илүү хязгаарлахгүй байгаа ийм шийдвэр гаргаад явж байгаа. Одоо ингээд нэг цагийн дараагаас эхлээд гайгүй болох гэсэн ийм байдалтай байгаа гэдэг. За дулааны цахилгаан станц 4 дээр 9-р зуух буюу 500 тонн усыг халаах боловсруулах хүчин чадалтай ийм төслийг боловсруулаад бараг 10 жил болж байгаа. Би тухайлбал 2022 оны 8 сард 40 сар дээр томилогдсон. Түүнээс хойш улсын төсөл суулгах санаатай гүйцэтгэж байгаа. Ойролцоогоор Монгол төгрөгөөр бол нэг 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь энэ зуухыг шийдэж чадаагүй байна. Тийм учраас бид нэр энэ Улаанбаатар хотын дулааны асуудлыг бүрэн шийдэхэд бол энэ ТЭЦ 5-ыг ашиглалтанд оруулж байж дулааны асуудлыг шийднэ. 2027 онд Баян сум дээр баригдаж байгаа Газын группийн баригдаж байгаа 660 МВт-ийн цахилгаан станц нэмж ашиглалтанд орно. Тэр үед бол Улаанбаатар Монгол улс төвийн нэгдсэн төсөлжээ нөөц цахилгаан хүчийг нөөцлөх тоноглолуудыг ээлжид зогсоож одоо үйлчлэгээ хийх ийм болцоотой болох ийм л асуудал байна.